Ингээд намын цагаан өргөө сургуулийн минь барилгыг барих шийдвэр гаргаж дэмжиж тусалсан Монгол улсын засгийн газар, улсын их хурлын гишүүд, боловсрол тухайн спортын яам, нийслэлийн засаг даргын хамгийн газар, нийслэлийн боловсролын газар, үндэсний хөгжлийн газар, нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Баянзүрх дүүргийн засаг даргын хамгийн газар болон бидэнд тусалж дэмжиж ажилласан байгууллага удирдлагын хамт олон 14-р сургуулийн хамт олонныхоо өмнөөс баяр талархснаа илэрхийлж байна. Хошигны нэрмжид улсын тэргүүний үндэсний дагалдаар 14-р сургуулийн хичээлийн шинжилгээ хичээл 14-р сургуулийн хичээлийн шинэ байр жил хагасын хугацаанд концессийн гэрээгээр баригдаж өнөөдөр ашиглалтанд орж байна. Эдийн засгийн эрхтэй багажгсан Монгол улсын засгийн газар энэ концессийн гэрээгээр барих ажлыг үргэлжлүүлж байгаа. Энэ одоо багтаад дахиад 3-4 сургууль концессийн гэрээгээр ашиглалтанд орох ёстой. Одоо бас 15 сургуулийн барилгын ажил явагдаж байна. Дахиад 15 эхлэх гээд явж байгаа. Самхаг Construction компани ерөнхий захирал Одог Гэрэл. Гэрэлтийн төлөвлөлтийг хийсэн дарга инхтер. Улсын сургуулийн сургууль төдий жижиг нийслэлийн удирдлагуудын зүгээс та бүхнийг энэ сайхан Ийхүү Баянзүрх дүүргийн Хошигны нэрмжид 14-р сургуулийн шинэ байрны ёсны ажиллагаа ийхүү гэж шинэ өргөө уутаадаг нээлээ. 2017 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 10 сургууль, төрийн бүс өмчийн 11 сургууль, нийт одоо 21 сургууль одоо шинээр барилгын өргөтгөх буюу одоо шинээр баригдаж одоо үйл ажиллагаа явуулж суудлын тоо 10,680-аар нэмэгдэж байна. 2016 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод нийт 3 ээлжээр хичээлж байгаа 31 сургууль байсан. За жилийн дараа буюу одоо 2017 оны хичээлийн жилд өнөөдөр одоо энэ тоо маань 5-аар буурч өнөөдрийн байдлаар одоо 26 сургууль 3 ээлжээр хичээлж байна. За цаашид бол энэ тоог бууруулах чиглэлээр бид одоо ирэх одоо 2 сарын дотор ямар ч гэсэн 2-оос 3 сургууль бас нэмж хасагдах юм төлөвтэй байна. Сурагчдаагаа мөнхийн сургууль, миний сургууль дугаан хамтдаа дуулнаа.